Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн бидний сайн мэдэх цагаан сахалтай, улаан хувцастай, махлаг, найрсаг өвгөн бол ердөө л нэг үлгэрийн баатар бол биш. Харин маркетингийн түүхэнд хамгийн агуу брэнд бүтээлч юм гэвэл та итгэх үү? Магадгүй Санта Клаус анханасаа ийм төрхтэй байсан гэж бодож болох юм. Гэвч үнэндээ 1930-ад оноос өмнө бол Санта Клаус заримдаа аимшигтай ил, заримдаа туранхай өвгөн, заримдаа бүр ногоон эсвэл цэнхэр хувцастай харагддаг байж л тэ. 1920-ад оны сүүлчээр бол Coca-Cola компани нэг том сорилттой тулгарсан. Тэдний бүтээгдэхүүн зуны халуунд бол хаан шиг борлуулалттай байжээ. Харин хүмүүс цанхаарал колаг уудаг байсан зуны халууны борлуулалтын дараа өвөл болоход борлуулалт нь шууд утгаараа яг л цас шиг хайлж адаг болдог байж. Хүмүүс хүйтэн үед хүйтэн ундаа уухыг хүсдэггүй байлаа. Coca-Cola бол маркетингийн багийн өмнө бол нэг шин сорилт тулгарсан нь юу вэ гэхээр хүмүүс өвлийн хүйтэнд хэрхэн хүйтэн ундаа уулгах вэ гэсэн хүндхэн даалгавар ирсэн гэсэн үг. Тэд ердөө нэг ундаа зарах биш, харин өвөл болон Coca-Cola уухад тохиромжтой цаг гэсэн шин соёлыг бий болгох хэрэгтэй болсон гэсэн үг байна. Ингээд 1931 онд Coca-Cola компани зураач Хэдэн Сандбломд хандаж жинхэнэ Сантаг зурах даалгавар өгсөн байгаа юм. Ингээд Сандблом Клемент Кларк Мөрийн 1822 онд бичсэн Гигэн Никласын айчлал найраглаас санаа авсан байх нэ. Ингээд Сантаг тэр яг л бодит хүн шиг дулаахан, найрцаг, баг зэрэг махлаг, улаан хацартай болгож зурсан. Загварын хувьд бол анханасаа өөрийн найз тэтгэврт гарсан худалдаачин Лу Принтесийг загвараа болгон ашиглаж байж, Принтесийг өвтгөд Сандблом толон тарж байгаад өөрийгөө зурж эхэлсэн гэдэг. За ийхүү шинэ Санта Клаус нь бол Coca-Cola-гийн улаан өнгөтэй ижил өнгийн хувцас өмссөн байсан нь бол брендийн ижилслийг бий болгосон байх нь. Энэ нь хүмүүсийн тархинд маш хүчтэй брэнд ижилслийг бий болгож суулгаж өгсөн гэсэн үг. Coca-Cola-гийн Санта яагаад ийм амжилттай болсон бэ гэж юу? Учир нь тэд колаг зардаггүй байв. Зургууд дээр Санта Клаус хүүхдүүдийн үлдээсэн колаг хууж амарч тоглоомоор тоглож байгаагаар дүрслэгддэг байжээ. Энэ нь хэрэглэгчдэд ямар мессежийг өгсөн бэ гэхээр нэгдүгээрт Санта шиг шаргуу ажилласан хүн кола ууж өөрийгөө шагнаж болно гэсэн мессеж уур амьсгалыг төрүүлжсэн бол нөгөөдөгөр кола бол баяр баясгалан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын салшгүй нэг хэсэг. Coca-Cola Сантаг ашиглаж ердөө ундаа зараагүй тэд бүр баярын уур амьсгалыг зарж чадсан байх нэ. Нөгөө тагоор Сандблом бол 1931 оноос 1964 он хүртэл нийт 33 жилийн турш Сантагийн зургийг зурсан. Тэгэхээр энэ нь бүтэн нэг үеийнхнийг Сантаг бол Coca-Cola-тай хамт харж өгсөн хүүхдүүдийг бол бий болгоход хүргэсэн гэсэн үг. Тэгэхээр сурчлагын дээр Сантаг хүүхдүүдтэй хамт байх эсвэл хүүхдүүдийн тоглоомоор тоглож байгаагаар харуулдаг байсан. Энэ нь болохоор брендийг бага наснаас нь хайртай дүр болгож холбож өгсөн явдал байгаа юм. Тэгэхээр энэ түүхээс бид нар юуг ойлгож авах вэ гэхээр нэгдүгээр бол асуудлыг боломж болгож хувиргаж болно гэдэг хэмжээнээс ойлгож болно. Хэрв таны бизнес улирлын чанартай байх юм бол бүү буугаж бүг. Coca-Cola өвлийн хүйтнийг баяр баясгалын цаг болгож хувиргаж чадсан биш үү? Таач бас бүтээгдэхүүнээ хэрэглэнний хувьд шинэ контекстыг зохиож болно гэдэг хэмжээнээс харж байгаа. Хүмүүс бүтээгдэхүүн худалдаж авдаг, харин түүх худалдаж авдаг гэдгийг бас энд сануулж байна. Санта Клаус бол Coca-Cola-гийн хувьд бол зүгээр нэг зураг байгаагүй. Тэр бол баяр баясгалан түгээгч гэсэн түүхийн гол дүр байсан. Тэгэхээр таны брэнд ямар түүхийг хүүрнэж байна вэ гэдгээс шалтгаалх нь байна. Тэгэхээр энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Мөн Сандблом бол 1931-ээс 64 он хүртэл 33 жилийн турш Coca-Cola-гийн Сантаг зурсан байгаа. Тэгэхээр энэ урт хугацааны тууштай байдал нь бол хүмүүсийн тархинд Coca-Cola болон зул сар гэсэн холбоосыг салахын аргагүй бат бөх болгож өгсөн байгаа юм. Брендийн өнгө төрхөө ойр ойрхон өөрчилж болохгүй гэдэг санааг инженеэс ойлгож болохоор байна. За мөн Санта бол бурханлаг холоос харагддаг амьтан бол биш байсан тийм ээ. Харин хүн бүрийн хайрладаг найрцаг өвөө байсан. Таны брэнд хэрэглэгчдэд хэр ойрхон байна вэ? Хүмүүс хүн шиг аашилдаг, дан төрхтэй, характертай, сэтгэл хөдлөлтэй брэндэд илүү дуртай байдгаа гэдгийг бол инженеэс ойлгож болохоор байна. Колагийн улаан өнгө Сантагийн хувцастай бол төгс тогтсон. Хүмүүс улаан хувцастай өвгөнийг харах бүртээ ухамсаргүйгээр Coca-Cola-г сандаг болсон байгаа юм. Тэгэхээр өөрийнх нь брендийн өнгийг хүний өдөр тутмын амьдралд дах тодорхой нэг дүр зурагтай холбохыг бол инженеэс сурч болох нэ. За танд энэ видео таалагдсан бол найз нөхдөд шеэрлээд лайк, комментээ үлдээгээрэй. Биднийг дагаарай, subscribe дараарай. Мөн маркетингийн хичээл суух бол манай description хэсгээр үлдээсэн линкэн дээр дараад манай сургалтыг сонирхоорой. Баярлалаа.